За сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлийн сэдвээр бүгдээрээ өвчин гэдэг сэдвийг үзэх болно. За та нарын бодлоор өвчин гэж юу вэ? За өвчин гэж хүний биений физиологи нь юу вэ? За өөр үг байна уу? За өвчин гэдэг бол хүний бие махбодод гадаад болон дотоод шингээрээ ямар нэгэн дагавар төлөвлөсгийг за ерөнхийдөө өвчин гэдэг ерөнхийдөө тодорхойлт нь болохоор амьд биеийн бүтэц үндсэн үйл ажиллагааны алдагдаад одоо хэвийн байдлаас гажихыг одоо өвчин гэж нэрлэдэг. Өвчнийг бид нар болохоор хоёр ангилдаг, халдварт ба халдварт бус гэж хоёр ангилна. За халдварт өвчнүүд нь болохоор бэлгийн замын халдварт өвчнгүүд улаан бурхан, урал тахал, сүргээ, салхи цэцэг орно. Халдварт бус өвчнүүд нь болохоор хавдар, таргалал, донтол, сэтгэл готрол гэдэг өвчнгүүд ордог. За тэгээд халдварт бус өвчин нь болохоор бие махбодын бүтэц зүйл хэвийн байдал алдагдах ба бусад биеийн ямар нэгэн замаар халдварлахгүй тухайн байдлыг өвчтдөг өвчнийг халдварт бус өвчин гэж нэрлэдэг. Халдварт өвчин нь болохоор одоо хавдар нь болохоор хүний биеийн эсрэг үжиж хуваагдах ялгарх зэрэг хэвийн үйл ажиллагааны бүтцээ алдаж одоо өөрчлөлтний улмаас үүссэн эсийн хэд оролтыг одоо хавдар гэж нэрлэдэг. Эрсдэл өвчин зүйл нь болохоор одоо тамигдах архитарсыг одоо хэрэглэх таргалал дээрээс нь одоо наран бүртгэх зэрэг одоо сэтгэл зүйн одоо байдлууд ч гэсэн энэ эрсдэл өвчин зүйлүүдэд нөлөөлдөг. За тэгээд халдварт өвчин нь болохоор өргөн зүсгчээр үүсгэгдэж одоо халдвар тараадаг үйлчлэлийн явцтай өргөнс дахлаад өвчдөг. Өргөн хүрээний хүлэг халдвар өвчнийг одоо халдварт өвчин гэж нэрлэдэг. Халдварт өвчин дамжих зам нь болохоор өвчинд өртөх нь одоо нэг талаас өвчин үүсгэгчийн хоруу чадвар тоо хэмжээ, нөгөө талаас нь болохоор бие махбодын ерөнхий ба хэсэг газрын эсэргүүцэх одоо чадал дахлаар тогтолцооны түвшингээс хамаардаг. Одоо энэ зургийг ажиллах юм бол агаар төслийн замаар одоо ингэж өвчин халтсан байгаа ба халдаагүй байгаа хоёр зургийг харуулж байна. Одоо ингэ хоёр өвчтөлтэй уушиг, өвчтөлгүй уушиг шавж мэрэгчийн замаар болохоор одоо энэ мэдээллийн тогтолцоонд нөлөөлдөг. Мэдээллийн тогтолцоонд нөлөөлсөн байгаа нөлөөг байгааг нь харуулсан байна. Зургийг ажиллаарай. За бэлгийн замын халдварт өвчин буюу одоо дархлал алдмал хомсдлын өвчнүүд нь болохоор хүний дархлал хомсдлын вирус үүсгдэг буюу одоо хүний дархлалыг одоо ингэж дотроос нь одоо эдэж вирусаар одоо ингэж халдварладаг өвчнүүдийг одоо дархлал хомсдлын өвчнүүд гэж нэрлэдэг. За бэлгийн замын халдварт өвчнүүдийн нэг нь болохоор тэнгүү нь болохоор эмгэг төрөлхчийн улмаас үүсдэг халдварт өвчин бөгөөд телефонома цавир энэхүү бэлгийн замын халдварт өвчин болохоор тэр шугам хэсэг дамжин одоо аман сэгсийн үед шууд хэвлэх замаар дамждаг өвчин нь маш халдвартай бөгөөд бэлгийн харилцааны үед тэнгүүгийн одоо шахаар татдаг. Тэнгүү нь одоо бидний сайн мэддэг болохоор одоо хүний биед байх одоо мөгөөрсөн эдүүдийг болохоор дотроос нь эдэж өвчилдөг өвчнүүдийг одоо бид сайн мэднэ. Халдварт өвчнүүд нь болохоор улаан бурхны сүргээ, салхи цэцэг орно. Улаан бурхан өвчин болохоор вирусыг үүсгэх халдварт өвчин бөгөөд агаар төслийн замаар буюу халдвартай хүн ханиад найдах одоо ингэж амьсгалах үед ойр хавьтан байгаа хүмүүс одоо ингэж халддаг өвчин. Сүрээр болохоор мянгаар үүсгэгддэг янз бүрийн эргэтэн ялангуяа уушгинд одоо ингэж өрсөлийн олонцод үүсгэгддэг амьсгалын замаар тархдаг өвчин ба энэ болохоор энэ өвчнийг 1882 оны 3-24 Германы эзэн зүрийн өвчнийг анх нээж одоо орж ирүүлжсэн. За дахин цэцэг өвчин болохоор арьсан дээр одоо жижиг цэврэг өвдрөж тууралт үүсдэг. Тэр нь болохоор одоо ингээд хүн амьдралынхаа туршид дахин цэцэг өвчин яг нэг л удаа тусдаг. Тэгээд нэг удаа туссан л дахиж агаар төслийн замаар юм уу ямар нэгэн одоо халдварт өвчин халдварт замаар авах боломжгүй байдаг. Их хвчлэн болохоор 13-аас 17 насны хүүхдүүдэд тохиолддог өвчин. Мэдээж том үжигсэн тус боловчтой одоо энэ халдварт өвчин байна. За антибиотикийн үүрэг ач холбогдол нь антибиотик нь болохоор төрөл бүрийн одоо мянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Энэ ослох үйлчлэгтэй байгалийн болон синтетик гаралтай эвийн бэлтгэлийг хэлнэ. Одоо ерөнхийдөө антибиотик нь болохоор өөрийн гэсэн тийм юунийн бүсгэх үйлчлэгээтэй синтетик гаралтай эвийн бэлтгэл ямар нэгэн өвчин вирусын өөрөөр одоо тэмцэх чадвар өндөртэйгээр үүсгэгдсэн байдаг. Одоо бид өвчин сэдвээр ерөнхий ойлгох байх учраас дараа ажиллах талаар ажилласан.
бүгдээрээ тараасан материалынхаа нэгдүгээр асуултыг харцгаая. Дараах өвчнүүдийн аль өвчин нь болохоор өвчний дад үеийг илэрхийлэх вэ гэсэн байна. За энэ нь болохоор шинж тэмдэг илэрсэн үе, Б хариулт нь халдвар авсан боловч шинж тэмдэг харах илрээгүй, С хариулт нь болохоор илэрсэн үе, Д хариулт нь болохоор халдвар хамгийн идэвхтэй захах үеийг гэсэн байна. Одоо чинь сайн хариулт нь зөв байна. За одоо тарааж өгсөн материалууд дээр ажиллацгаая. За энэ асуултанд болохоор дараах үеийн аль нь өвчний дад үеийг илэрхийлэх вэ гэсэн байна. За хариулт нь болохоор шинж тэмдэг илэрсэн үе. Б хариулт нь болохоор халдвар авсан боловч шинж тэмдэг харах нь илрээгүй байгаа үе. С нь болохоор эдгэрсэн үе. Д нь болохоор халдвар хамгийн идэвхтэй захах үе гэсэн байна. За Б хариулт халдвар авсан боловч шинж тэмдэг харах нь илрээгүй. За энэ хариулт болохоор мэдээж зөв. Мэдээж хүн халдвар төвчнийг аваад халдвар төвчний болохоор авсан боловч шинж тэмдэг харах нь илрээгүй байгаа үедээ өвчин болохоор хамгийн нуугдмар шинжтэй одоо хүний бие их харагдахуйц мэдрэгдэж одоо нөлөө үзүүлээгүй байдаг учраас би хариулт нь зөв байна. За 2 дугаар асуултыг уншийе. Дараах өвчнүүдээс аль нь хэсэг Сахуу дахиад олсон томсголын өвчин сэтгэл готрол сүлээ гэсэн хариулт байна. Юу хариулт нь? Сүлээ. За вирусыг устгахад ямар арга үүрэгтэй гэсэн маань 3 дугаар асуулт дээ. А нь антибиотик, Б нь дархлаажуулалт, С нь антиген М, D нь хамгийн талаар гэсэн байна. За зөв хариултыг хэлээ. За дархлаажуулалт нь болохоор ямар нэгэн вирусыг тусгаас нь өмнө сэргийлэх замаар хийгддэг одоо нэг төрлийн вакцин одоо орчин сэргийлэхүүдээс хийгддэг учраас дархлаажуулалт нь 3 хариулт. Зөв хариулт нь болохоор антибиотик. Антибиотик нь болохоор одоо энэ төлбөрийн нэмээр үүсгэх өвчнийг эмчилгээд одоо хэрэглэдэг нэг өвчлөлтэй мянган батны хүлээдэг гадтай эмийн бэлтгэл учраас антибиотик зөв хариулт. За саяны альсан статуудаас асуулт байна уу? Мэдээж антибиотик нь болохоор өөрийн гэсэн найрлагатай, өөрийн гэсэн найрлагаас нь одоо өөрийн гэсэн найрлага хүний биед одоо зөв нөлөө үзүүлэх эсвэл одоо ямар нэг хашид үүсгэвэл тэр нь одоо тэр антибиотик хэрэглэж болохгүй. Дээрээс нь антибиотикийг хүн одоо хэд хэрэглэх юм эмийн гаж нөлөөнд ороод хүний биед одоо мөөгөнцүүдэд чиглэдэг. Тийм аюултай учраас антибиотикийг бас эмчийн зааж өгсөн жорын даваа бууж хэрэглэх ёстой. За өөр асуулт асуух юм байна уу? За сүлээ өвчнөөс хэрхэн өвчтөн сэргийлэх вэ? за сүлгийн өвчнөд урьдчилан сэргийлэх арга нь болохоор мэдээж сүлгийн нь болохоор ханиадын хүндэрсэн хэлбэр тиймээс одоо ханиадыг баг дээр нэгдэх хэрэгтэй. Ханиадыг 14-өөс 21 хоногийн хугацаанд удааж болохгүй. Хэрвээ 14-өөс 21 хоногийн хугацаанд одоо ингэж байнгын ханиадтай авах юм бол одоо сүлгийн өвчин тусах магадлал өндөртэй. Тэгээд сүлгийн өвчин нөлөө туссан байх юм бол хүн халуурна, тэгээд ингэ асуулт авчиртна. Тэгээд ингэ цэр нь одоо цустай гарах хичээний одоо шийдвэрүүд илэрдэг. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ өвчнийг одоо дэлгэрэнгүй болж мэдэж авлаа. Өвчнийг одоо халдвар бус гэж өвчин мэдээж ямар өвчнөд одоо ямар өвчний шинж тэмдэг ямар замаар хүн халдварладаг. Дээрээс нь одоо антибиотикийн сөрөг нөлөө болон антибиотикийн одоо гаж нөлөө тэгээд ямар үед антибиотик хэрэглэх вэ, ямар үед дахлуулж вакцин хамгаалах хичээний олон мэдлгүүдийг би одоо өнөөдрийн хичээлийг дүгнэж хэлэх хүн байна уу? За өнөөдрийн хичээлээр болгоод бид халдвар болон халдвар бус өвчний талаар их зүйл зарсан. Тийм болохоор халдвар өвчнөөс хэрхэн халдвар өвчнүүд дамжих замыг мэдэж ойлгосон болохоор тэгээд тэр өвчнүүдээс хэрхэн сэргийлэх талаараа мөн сурсан. Түүнээс улбалаад антибиотикийн хэрэглээ мөн антибиотик түрүүгээр хэрэглэх ёсгүй байна. Эмчийн даваар хэрэглэх ёстой байна гэдэг. за баярлалаа. За ингээд өнөөдрийн хичээл сошиал хамтдаа бэлэг бүтээлсэн бүтээгдэхүүнтэй баярлалаа.